За Конрад Аднерсон Улаанбаатар иргэний форум төрийн бус байгууллага хамтраад олон нийтийг оролцуулж Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгымцсан асуудлуудаар санал бодлоо солилцоход зориулсан ийм медиа проектыг эхэлж байна. Манай медиа проектын зорилго бол интернет орчинд хүмүүс өөр хоорондоо өөрсдийн санаа бодлыг зовоож байгаа асуудлуудаар санал бодлоо солилцож, маргалдаж мэтгэлцэх замаар хариулт олж авах явдал юм байна. Энэ бол манай медиа проектын үндсэн зорилго. Өнөөдөр нэвтрүүлэгтээ бид ер нь энэ медиа проектэд бид хоёр зочныг оролцуулахаар урьсан байгаа. Нэг нь бол манай санхүү эдийн засгийн дээд сургуулийн санхүү эдийн засгийн их сургуулийн удирдах зөвлөлийн дарга эдийн засагч Амар Жаргал. Нөгөө оролцогч маань бол мөн санхүү эдийн засгийн сургуулийн их сургуулийн багш эдийн засагч Дэлгэр сайхан. За бид гурав энэ нэвтрүүлгийг эхнээс нь дуустал нь ажиллах болно. Монгол улсын эдийн засаг ер нь хаана явна вэ? Монгол улсад ер нь эдийн засаг гэж юм байна уу? Ер нь Монгол улсын ингээд эдийн засгийн шинжилгээ ухаанд ингээд эрэмб, хөгжлийн эрэмб гэд ярьдаг. Натурал эрэмб, дараа нь хөдөө аж ахуйд тул суурилсан эрэмб, тэгээд аж үйлдвэрийн, тэгээд пост индустриал буюу аж үйлдвэрчний дараах эрэмб. Энэний одоо бид нар хичээлүүл яг хаана явж байна? Та энэ талаар өөрийн бодлыг хуваалцахгүй юу? Тийм зүгээр нэгдүгээр Монголын эдийн засгийн шинжилгээ ухаан маань өөрөө жоохон балчирдуу байгаа. Судалгаа шинжилгээ хийгдэхгүй шийгээд байгаа бас эрдэмтэн судлаач нэг юм яриад байгаа боловч яг үнэн хэрэг дээр бас нэг бидний хүсэн хүлээж ирсэн хэмжээнд статистикийн мэдээлэл маань байгаа юу гэдэг асуудал байгаа. Хоёрдугаарт нь нэр томьёо маань зөвшөөрсөн үгүй юу гэсэн асуудал байж байгаа. Ялангуяа 90 оноос хойш бид нар эдийн засгийн цоошин тогтолцоор орсон асар их одоо шинэ нэр томьёо бүгдхүүнүүдийг хүлээж авах шаардлага гарсан. Тэгээд тэр маань бол бас ч гэж одоо бас нэг зөвшөөрчихсэн бол байхгүй байгаа. Зүгээр янз янзын оролдлогууд хийгээд байгаа. Нэр томьёоны тайлбар төлөвлөлт ч гэсэн нэлийн гарч байгаа. Гэхдээ л бас л бүх юм маань бол зөвшөөрсөн гэж хэлэхэд бол хэцүү. Зүгээр яг одоо статистик үзүүлэлтээр нь аваад үзэх юм бол манай Монголын эдийн засагт хөдөө аж ахуйн эзэлж байсан хувийн жим бол ерөнхийдөө бол одоо харьцангуйгаар багасаал байгаа. Дөнгөж саяхан Монголын эдийн засгийн бараг тэр чигээр хөдөө аж ахуй байсан. За нэг 50 жилийн өмнөөс эхлээд аж үйлдвэрийн салбар, 60-аад жилийн өмнөөс эхлээд аж үйлдвэрийн салбар маань тодорхой тий уул уурхайн салбарч байсан, тий гарч ирж байсан. За тэгээд явсаар байгаад өнөөдөр бол хөдөө аж ахуйн салбарын эзэлж байгаа хувийн жин бол нэг 16% дээр л ирсэн. Тэгэхээр нөгөө дээр үдчихэд сөрхий ярьдаг байдаг шүү дээ. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон морон энтергээд одоо тэр ойлголт бол байхгүй. Хөдөө аж ахуй маань бол нийт одоо эдийн засгийн маань нэг 16% эзэлж байгаа. За тэрнээс нэг арай жоохон ахиухан эсхийг бол бид нар одоо аж үйлдвэр гэж хэлээд байгаа. За тэрнээс арай жоохон ахиухны нь болох тэр уул уурхайн салбар гэж хэлээд байгаа. За тэгээ үйлчлэл нь болох тэр үйлчилгээний салбар бол бий болсон байж байгаа. За үйлчилгээний салбараа бол бид нар дотор нь 3 хуваах гээд оролддог л доо. Нэгдүгээрт нь одоо зайлшгүй байж явах хэвээр одоо дэд бүтцтэй холбоотой тэр үйлчилгээний салбар. Хоёрдугаарт нь бол одоо нэг банк санхүү мөнхөө энтергээд нэг юмнууд ярьдаг тийм ээ. Тэр үйлчилгээний салбар. За гуравдугаарт нь бол зугаа цэнгэний одоо гэж хэлж болохоор тэр юмнууд байгаа. Тэгээд энэ дотроос бол манад бол үндсэндээ тэр нэг бүтээгч биш гэж одоо хэлэх юм уу да, бүтээлч биш. Тэр нэг салбар нь жоохон сүүлийн үед бол нэлийн хөгжөөд байгаа юм болоо да. Банк санхүүгийн салбар маань бол бас ч гэж одоо сонсон хэмжээнд бол хурцгаагүй байж байгаа. Ашиг орлого бол чухал хэмээр байгаа. Гэхдээ баялаг бүтээдэг. Зугааны салбар нь жоохон их ахин яваад байна гэдэг гэж. Тэгэхээр эндээс ийм асуудал гарч ирж байгаа юм л да. Монголын эдийн засаг бол бас ингээ хөгжлийн эрэмб талаас нь аваад үзэх юм бол энэ аж үйлдвэржиж байгаа эрэмб рүүгээ орцсон. Тэр натурал болон хөдөө аж ахуйд суурилсан тэр анхны эхний хоёр бүдүүлэг эрэмбээс бол арай жоохон агцсан шатанд бол хүрцэн. Гэсэн ч гэсэн бүтцийн хувьд нөгөө эдийн засгийг бас нөгөө бүтцийн талаас нь ингээд аваад үзэхээр зэрэг тэр талаасаа бол ер нь ямар шиг маань миний ойлгож байгаагаар бол ер нь тийм бүтцийн хувьд нэлээд тийм одоо ядуу гэж бид ойлгоод байгаа. Саяны хэлсэн тэр асуулттай санал нэг. Бид аж үйлдвэрчлэлтийн өмнөх ихэнх шатанд явж байна. Аж үйлдвэрчлэлийн ихэнх шатанд явж байна. Тэгээ харамсалтай сая Амар агшийн хэлээд байгаа тэр үзэгдэл бидэнд
нөгөө бусад аж үйлдвэрийн дараагийн шатанд шилжчихсэн Япон эдэртэй харьцуулахад бүтцийн хувьд харьцангуй нэг жоох эргэлзээтэй яваад байна уу? Бид бүрэн аж үйлдвэрчээд бүрэн баялаг бүтээдэг салбаруудыг зохицтойгоод дараа нь үйлчлэгээний салбар нь хөгждөг. Тэр зүй тогтол маань харьцангуй Монголд баялаг бүтээх салбар нь төлхөө хөгжиж амжаагүй байхад үйлчлэгээний салбар, зугаацсан английн салбар тэрлүүгээ төлхөө орчод байгаа. Энэ бол бас бүтцийн алдаа бас бид бусдын араас явж байгаатай холбоотой байх гэж хараад. Тэрнээс бид нар бас ч гэж 50-60 жилийн өмнөхөө бодвол тодорхой бүхэл салбар бидэнд байна. Хангалттай бүтцэд нь харьцангуй жигдэрч чадаагүй байгаа гэдэг асуудлууд байгаа. За бид магадгүй үндсэн хуулиндаа заасан нэг олон тулгуурт эдийн засагтай гэдэг тэр тодорхойлолт руугаа харьцангуй сонгодог утгаараа очиагүй байж болно. Гэхдээ бид бол урагшласаар л байна. Өөрөөр хэлбэл манай Монголын эдийн засгийг ингээд ер нь бүхэлдэн системийн хувьд аваад үзвэл нэг юм үндсэн гажиг байгаад байгаа юм шиг надад санагддаг юм л да. Тэр юу гэхээр зэрэг ер нь эдийн засаг бол үйлдвэрлэл ба хэрэглээ гэсэн хоёр үндсэн хэсгээс хоёр том бүрэлдэхүүний хоёр том хэсгээс бүрдэж байгаа тийм. Хэрэглэх зайлшгүй шаардлагатай хэрэглэх гэж байгаа юм үйлдвэрлэх хэрэгтэй тийм. Бид бол хэрэглээний талаас нь ингээ аваад үзэх юм бол бид одоо жишээ нь манай Монголын хэрэглэгчдийн эдэлж хэрэглэж байгаа юм бол дэлхийн аль ч улс орны хүмүүсийнхээс одоо дотох юм байхгүй компьютер байна, гар утас байна тийм ээ. Одоо бүх юм байна хэрэглээний бүх юм. Гэтэл бидний үйлдвэрлэж байгаа юм гэхэр зэрэг нэг жоохон мал аж ахуйн түүхийд экспортод гаргаж байна тийм. Ноос ноолоор арьс шир. За эрчим хүчний түүхийд нүүрс нэлээд хэмжээгээр экспортлж байна. За өнгөт металл зис тийм алтан мөнгө вольфрам өөр юу гэдгийг те уул уурхайн бүтээгдэхүүн жоохон экспортлж байна. Ингээл бидний ерөнхийдөө энэ талаас нь аваад үзэх юм бол бүтцийн хувьд тийм нэлээд өрөөсгөл ядуу харагдаад байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна? Яг наадхаас чинь үйлдвэрлэл гэж байгаа хэрэглээ гэж байгаа. Дунд нь бас юмнууд байгаа л да. Арилжаа байна, солилцоо байж байна. Тэрийг бас үгүйсгэж болохгүй. Тэгэхээр бид нар чинь бол бүгдийг нь өөрсдөө хийгээд явна гэдэг онолыг бол бас дагаад авах шаардлага байхгүй л да. Би зүгээр ягаад энийг онцолж байна гэхээр бол манад бол нэг зарим нэгэн хүмүүс бол энийг их ярьдیں۔ Одоо ер нь л бараг л өөрсдөө бүх юмыг дотроо үйлдвэрлэл ингээл одоо зүчгээ шиг явна гэж. Тэр нь бүтэхгүй юм байна гэдгийг бол дэлхийн нийт харуулчихсан социалист систем байхдаа ч гэсэн бас тэрийг харуулчихсан нурсын учир шалтгаан чинь нэрдэ тэр шүү дээ. Тэгэхээр олон улсын хөдөлмөрийн хуваар дотор бид нар өөрийнхөө байр суурийг олж явна гэж хөдөлмөрийн байр суурь гэдэг нэг хөдөлмөрийн хуваар гэж нэг ойлголт байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар чухам юун дээр одоо төвлөрөх ёстой вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгээ тэрийг бол уул нь одоогоос 200 жилийн өмнө Давид Рикардо гэдэг хүн нэгэл хэлчихсэн юм л та. Тэр бол юу юм бэ гэхээр бол чамд бол харьцангуй давуу тал байгаа, туйлын давуу тал байгаа. Тэрийгээ л одоо зөв олж хараад тэрүүн дээрээ төвлөрөө гэж. Тэгэхээр Монголын хувьд чухам юу байх вэ гэдэг асуудал гарч байгаа. Чиний давуу тал чинь юу юм бэ? Харьцангуй давуу тал чинь юу юм бэ гэж. Чи өнөөдөр юун дээр төвлөрүүлээд тэгээ тэрийгээ өөр хүнтэй солилцоод өөр улс орнтой наймалцаад ингээд нийтдээ үндэснийхээ баялагийг дээшлүүлээд аваад явж болно. Гэхдээ энэ дээр дахиад механикаар хандж болохгүй. Хөгжлийн тодорхой шатанд чиний харьцангуй давуу тал чинь харьцангуй л байгаа. Нэг үе бол нэг юм харьцангуй давуу тал байсан, нөгөө үед нь бол нөгөө юм харьцангуй давуу тал. Өнөөдөр бол одоо манай Монголыг бол уул уурхаал гэж яриад байгаа шүү дээ. Гэхдээ энэ маань өнөөдрийн хувьд одоо чухал асуудал юм уу? Эсвэл тасралтгүй юм байх юм уу гэдгийг бол бид нар бас бодох ёстой байхгүй. Ер нь монголчууд чинь бас нэг тархиа ухаж амьдэрсэн дээр үү эсвэл газар шороогоо ухаж амьдэрсэн дээр үү гэдэг асуудалтай тулгараад байгаа шүү дээ. Тэгээд мэдээж хариулт нь бол одоо тодорхойлолтоор бол тархиа ухсан дээр л гэдэг байгаа шүү дээ. Хэрвээ тархиа ухсан дээр л юм бол тэр тархинаас нь ухаад гаргаж байгаа юм маань дэлхийн зах зээл дээр үнэлэгдээд тэр нь эргээд одоо бидний хүсэж байгаа тэр машины ч байт юм уу, компьютер ч байт юм уу, тэр орд дэвсгэр одоо юу байдгийг болоод орж ирэх ёстой байхгүй юу. Тэгэхээр тэр юмнуудаа бид нэр давхар бодож ижил одоо анзаарах ёстой. Зүгээр нэг үйлдвэрлэл хэрэглээгээд бас хязгаарлаж болохгүй л гэж хэлэх.